Сайн байцгаана залуусаа. Монголын үндэсний олон нийтийн телевизийн би Монгол оюутан зураг нэвтрүүлгийн шинэ дугаар Мюнхен хотоос үзүүлж байна. Намайг аюулчин нэмд өгдөг би Сорбоны нэрэмжит Парисын их сургууль. Лионы консерватор зардаг. Германсын Ааchen хотоос үзүүлж байна. Намайг Инкваторын Нян дэлэг гэдэг. Би холбооны бүгд найрамдах Герман улсын Бохон хотын сургуульд сурдаг. Би Монгол оюутан. Өндөр мэдлэгтэй, өрсөлдөх чадвартай Монголын төлөө нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Алтан дорнод Монгол компани. Манай өнөөдрийн нэвтрүүлгийн зочдоор 250 жилийн түүхтэй Фрайбергийн техникийн сургуулийн Уул уурхай академи Монгол оюутан залуучууд оролцсон. Намайг Төм жаргалын Тамир гэдэг. Би холбооны бүгд найрамдах Герман улсад Фрайберг хотно Уул уурхайн их сургууль Уул уурхайн ашиглалтын инженерээр сурч байна. Би Монгол оюутан. Намайг Батаржин Баярт гэдэг. Би холбооны бүгд найрамдах Герман улсын Фрайберг гэх Уул уурхай академид Уул уурхайн инженерээр суралцдаг. Би Монгол оюутан. Би Захын аймгийн Улаанбаатар хотод төрж өссөн. 2010 онд Улаанбаатарын төвшин сургуулийг төгсөөд дараа нь шинжлэх ухааны технологийн сургуульд Уул уурхайн ашиглалтын инженерээр 3 жил суралцсны дараа 3-ын 1-нд 2 хөтөлбөр шинжлэх ухааны технологийн сургууль болон Фрайбергийн их сургуулийн хамтарсан хөтөлбөрийн дагуу одоо Германд суралцж байна. За бидний сууж байгаа тамхин 24 цагаар ажилладаг. Онгорхой байдаг гэсэн. За манай намын сан шөнийн 24 цаг хүртэл ажиллаад хаачдаг. За түүний дараагаар оюутнууд ийшээ орж ирээд хичээлээ өргөжлөх боломжтой. Би Улаанбаатарт төрж өссөн. Багада 38 дахь сургууль Герман Монголын хамтсан 38 дахь сургуулийг төгссөн. Тэгээд шүтээсийн Уул уурхайн ашиглалтын инженерийн ангид ороод тэндээ 2 жил сурчаад Фрайберг хотно ирсэн байгаа. За тойроо Герман улсад ирж суралцах болсон зорилгоосоо бол яагаад энэ мэргэжлийг сонгосон тухайга ямар шугамар ирсэн тухайга ярьж өгөөч. Би 10 дахь ангид бол инженер болно гэж шийдсэн байсан. За инженер болно. Тэгээ дараа нь надад хаана ч яа сурах вэ гэдэг асуулт. Тэгээ юуны инженер болох вэ гэдэг хоёр асуулт гарч ирсэн. Тэгээ би яг ингээд 2009 онд нэг нэвтрүүлэг үзчихсэн. Нэг 2-3 минутын. Яг ингээд үндэсний хэлээс ингээд яваад. Би тэр 3 минутын нэвтрүүлгээс ямар мэдээлэл авсан бэ гэхээр нэгдүгээрт Германд инженерийн боловсрол маш өндөр олгодог юм байна. Хоёрдугаар боловсрол нь үнэгүй. За. Тэгэд ягаад чинь дотор нэг тийм хүсэл тэмүүлэлтэй байсан. За би Герман явж сурах хэрэгтэй юм шиг байна. Тэгээд тухайн үед бол англи, герман хэл миний мэдлэг бол маш муу байсан. Тэгээд баг яваад нэг боломжийн үзүүрээс натаж авсан. Тэгээд тэрийгэ тавилдуу багаар тууштай тэмцэнэ үед ирсэн дээ. За Тамирагийн хувьд яагаад энэ мэргэжлээ сонгосон? Тэгээд Германд ямар ч шугамар яаж ирсэн талаар ярьж өгөөч. За би 18-тад юугаа төгсөөд 10 жилээ төгсөөд тэгээд бусдын адил гадаад сурах бөөн хүсэл зорилготой байсан. Тэгээд эхлээд Японд руу явж үзсэн. Япондоос тэтгэлгээр сурж 1 жил болсон. Тэгээд ерөөхдөө надад бол таараагүй. Тэгээд би буцаж Монголд очиод Уул уурхайн ашиглалтын ангид ороод тэндээ 2 жил болж төгсчөөд тэгээд ерөөхдөө Германы нэг 10 жилийн систем нь Монголын 10 жилийн системээс өөр өдөг. Их сургуульд орохын тулд заавал Монголдо 2 жил их сургууль сурсан байх ёстой гэдэм байлээ. Тэгээд би 2 жил сурчаад даад болон засгийн газрын тэтгэлгээр Фрайберг хотод ирсэн. Уул уурхайд би багасаа ерөнхийдөө сонирхолтой байсан. Тэгээд багасаа ер нь инженерийн мэргэжлийг их төлхөө үзэж аав минь тэн дээр бас нэлээ нааг нь чиглүүлсэн гэхүү дээ. Хоёроо өөр төрлийн тэтгэлэгтэй юм байна штэ. Яг ямар тэтгэлэг байна? Тэгээд өөр өөртөө тэтгэлийн онцлогийн тухай ярьж өгөөч. Миний гасаар 3-1-нд 2 эхлээд
Монголд 3 жил сурчаад энэ дараа нь үргэлжлүүлээд 2 жил сураад дараа нь энд дипломын ажил бичээд түүний дараа хос дипломтой төгсөх. Герман Монгол Хос дипломтой тэгвэрээ ялгаатай. Тэгээ миний тэтгэлгийн хувьд болохоор анх 2008 он зарлагдж ирсэн байлаа. Тэгээд энэ болохоор засгийн газар Германы эрдмийн солилцооны алба гэдэг энэ хоёрын хамтарсан хөтөлбөр уул уурхайн чиглэл рүү оюутан залуусыг боловсруулж Монголдо боловсон хүчин бэлтгэх зорилготой тим тэтгэлгийн шугам юм байлаа. Тэгээд тэрний ерөнхийдөө хэрэгжээд өдөө хүртэл нэлээд сайн явж байгаа. Германд техникийн маш олон сургуулиуд байдаг. Тэгээд танаа Фрайбергийн техник сургуулийн уул уурхайн академи өөрийнх нь онцлог нь юундаа байна вэ? Тэгээд яагаад энэ сургуульд маш их оюутан залуучууд уул уурхайн нарийн мэргэжлийн чиглэлээр сурдаг вэ? Сургуулийнхаа давуу талуудын тухай, онцлогийн тухай манай үзэгчдэд сонирхуулж. Хувийн уурхатай. Тэгээ уурхай минь хаагдсан. Яг босруулалт явагдах байгаа. Тэгсэн мөртлөө оюутнууд нь энэ дээр ирж дадлага хийх боломжтой. Би энд Ерөнхийдөө ажиллаад нэг 5 сар болж байна. За. Тэгээ оюутны туслах ажилтан гэдэг нэрээр ажилладаг. Тэгээд манай мэрэгжилч өөрөө дотроо нэлээд 6 сарын дадлага хийх хэрэгтэй дээ. Тэрийгээ өөртөл тооцоолж болдог. Жишээ нь 7 хоногт нэг өдөр ирж ажиллаад нэг сард юм уу 4 өдөр ирээд ажиллаж болдог. Тэр нь явсаар хагаад ингээд тэр дадлагынхаа юг нь нөхчдөг. Тэгээд бас манай сургуулийн давуу тал гэх юм бол диплом инженерээр сургадаг. Тэр нь болохоор Германы дэдэрийн үеэс хойш ерөнхийдөө диплом инженерүүдийг халж эхэлсэн юм байлаа. Одоо энэ сургалтыг хитрхээ урт байна, хитрхээ удаан байна ч гэдэг юм уу те. Тэгээд онцгой нэг тусгай нэг мэрэгчлүүдийг л үлдээсэн. Тэрний нэг нь яг манай мэрэгчл байгаа. Диплом инженер гэхээр одоо ямар инженер ах вэ? Диплом инженер нь бол миний ойлголтоор бакалавр, магистр хоёрыг бол яг ингээд хамтдагцсан. Тийм нэг бүхэл мэрэгчл юм байлаа. Одоо салгаж эхлээд бакалавраа төгсөөд дараа магистраа төгсөх шаардлагагүй. Нэг мөр яваад нийтдээ 9 семестр байдیں۔ Тэгээд нэг мөр яваад 9 семестрийн дараа магистр аавна гэсэн үг. Тэгвэл 4.9 семестрийн чинь 4.5 жил шүү дээ. Тийм. 4.5 жилийн дараа тэгээд 6 сарынхаа дадлагыг оруулаад нийтдээ 5 жилийн дараа бакалавр, мастер, магистр гэсэн хоёр одоо зэрэгтэй төгснө гэсэн үг үү? Ерөнхийдөө тийм өөрөө хүсвэл сургуультай өргөдөл гаргаад магистр, бакалавраа салгаж авч болов тийм байлээ. Тэгээд дадлагын хувьд бол хичээлийнхэн дундуур амралтууд байдаг. Амралтуудаараа ингээ хийгээ явчихлаа бол 4.5 жилдээ бол амжаад өгчтэй юм. Өндөр мэдлэгтэй, өрсөлдөх чадвартай Монголын төлөө нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Алтан дорнод Монгол компани. Sie arbeiten seit mehreren Jahren mit der Mongolei und den Та Монгол оюутнуудтай ажиллаж байсан туршлагатай багш. Тэгэхээр жил тутам Фрайбергийн их сургуульд хэдэн монгол оюутан суралцж байна вэ? Bergbau studieren die mongolischen Studenten hier. Тийм ээ. Бид олон жил хамтран ажиллаж байна. Монгол улсаас хамгийн анхны оюутан 1976 онд ирэл суралцж байлаа. Энэ хооронд бараг 100 гаруй оюутан сурагчдыг амжилттай сургаж бэлтгэжээ. Бас үүнээс гадна манай сургуулийн өөр нэгэн факультет болох хэрэглээний болон мэдээллийн математикийн ангид олон оюутан суралцсныг хэлье. Уул уурхайн инженерийн мэргэжлэр боловсон хүчин голлож бэлтгэсэн байна. Мөн машин угсралт үйлдвэрлэлийн чиглэлээр суралцж байсан. Ер нь манай оюутнууд олон чиглэлийн мэргэжлэр мэргэжилтэн бэлтгэжээ. Та оюутнуудад хандаж юу хэлмээр байна? Фрайбергийн их сургууль суралцж байгаа монгол оюутнуудад тэтгэлгээр суралцах сайхан боломж бүрдүүлж өгсөн. Оюутнууд тэтгэлгээр суралцж стипенд авдаг. Манай сургуульд сайн суралцж байгаад баяртай байдаг. Цаашид улам сайн амжилттай суралцаасаа гэж хүсэж байна. Шалгалтаа өгч тэнцсэн оюутнууд Улаанбаатараас манай сургуульд ирж эрчимжүүлсэн герман хэлний бэлтгэл ангид суралцдаг. Мөн англи хэлний хичээлээ сонгож суралцах боломжтой. Энэ нь оюутнуудад олгож байгаа чамгүй сайхан боломж гэж ойлгодог. Мөн Монгол улсын технологийн их сургуульд манай чиглэлээр суралцж байгаа оюутнуудад зориулан герман хэлний тусгай хөтөлбөр боловсруулж өгсөн. Ингэснээр Монголд 3 жил суралцж, дараа нь манай сургуульд элсэлтийн шалгалтаа өгч энд ир суралцах боломжийг бий болгосон. Монгол-Германы хамтын ажиллагаа өдөр тутам боловсролын салбарт бодит байдлаар хэрэгжиж байгаагийн тод жишээ бол манай сургуульд ир суралцж байгаа монгол оюутнууд юм. Өнөөгийн Монголын эдийн засгийн хөгжилд уул уурхайн салбар маш чухал гол хүч юм. Монголын уул уурхайн хөгжлийн талаар мэргэжлийн хүний хувьд та юу гэж хэлэх вэ? Монгол орн бол өргөн удам нутагтай. Нүүрс, алт, мөнгө, зис гээд үнэтэй эрдэнэс баялагтай орн.
Дэлхийн эдийн засгийн зах зээлд уул уурхайн талаар дээгүүрт тэмдэглэгдэж байгаа орн. Энэ нь гадаадын улс орнуудын анхаарлыг татж байдаг. Монголыг Аз, Европ аль аль нь сонирхож байна. Герман улс Монгол улстай уул уурхайн стратегийн чиглэлээр хамтран ажилладаг түншлэлтэй бөгөөд уул уурхайн хөгжил найдвартай хөрөнгө оруулагч байхыг эрмэлзэн ажилдаг. Монгол техникийн дээд сургуулаа өнгөрөх оны 9-р сарын 14-өөс эхлэн нээж уул уурхайн инженерийн мэргэжлэр оюутнуудыг сургаж эхэлсэн. Энэ нь өнөөгийн Монголын хөгжлийн шаардлагаар бий болсон боловсролын асуудал юм. Гэхдээ зөвхөн дээд сургууль төдийгүй мэргэжилтэй ажилтан бэлтгэх гээд хамтын ажиллагаа өргөжж байна. Энэ бол маш чухал асуудал. Жишээ нь оюутлахад олон гадаад хүмүүс ажиллаж байна. Тухайлбал Филиппин зэрэг Азийн бусад орноос ажиллаж байхад Монгол мэргэжилтэнд цөөхөн байх жишээтэй. Энэ бол асуудал. Уул уурхайн салбар өргөжхийн хэрээр эрчим хүч, зам харилцаа, шугам шүлжээгээд бусад салбарууд ч мэргэжилтэн шаардагдана. Байгаль, усны санг хөмрөг, судалгаа, төлөвлөгөө зэрэг бүгд уул уурхайн чухал асуудлууд. Энэ бүхэн мэргэжилтэд боловсон хүч нь маш чухал. Танд баярлалаа. Цаг загаргаж бидэнтэй ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье. Манай сургууль чинь ингээд жижигхэн хот. Тэгэхээр байрнууд нь жижигхэн факультетээр таарсан байдаг. Нийтдээ 6 факультеттэй. Тэр 6 факультет нь тустай байрнуудтай хөрхэн жижигхэн кампус нь бол их авсархан. Ерөнхийдөө оюутнууд нь тээврийн хэрэгсэл гэж дугуй гихшгэлдэг. Дугуй унж явган их явдаг. Тийм аюу спортлог. Манай найзууд байна. Хамт сурдаг найзууд. Алекс гээд манай уул уурхайн ангийн уул уурхайн ангийн оюутан. Бимо гээд манай бас уул уурхайн ангийн оюутан. Бид нийлж их гадуур дотор их аялдаг. Монгол руу аялсан хүн энэ байна. Монголыг их мэддэг, бүгдээрээ их дуртай. Германд Монголоос ирж суралцахад ер нь янз бүрийн бэрхшээл их тохиолдсон уу? Одоо чинь хэлний тал дээр ч юм уу? Хэлний тал дээр миний хувьд 10 жилээ төгсөөд герман хэл байхгүй төрүүлсэн. Тэгээд би нэг зорилго тавьчихсан л та. За баяртай чи ингээд 10 жил төгсчлөө. За ингээд оюутан төгсгөж чи ямар чатан дээр очих чи юу сурсан мэдсэн байх хэрэгтэй юм бэ? Тэгээд би яг тухайд бодож ирсэн. За эхлээд ямарс нэг хэл сурах хэрэгтэй юм байна. За бүр нэгээгээд 2-ыг суръя. Тийм эзэмшин мэрэгчлээ сайн эзэмшээ. Яг энэ 3 зүйлийг бол өөртөө зорилгоор тавьсан. Тэгээ одоос энэ зорилготой нэлээд ойрхон ирсэн байгаа гэж бодож байна. Анх герман хэл сурахад бас нэлээд хүндрэл байсан. Гэхдээ хамгийн гол нь надын тэр германд ирэх сурах хүсэл маань тэр бэрхшээлүүдийг давхад тийм маш том хүч болж исэн мөн миний гэр бүл. Тэгээ миний хувьд бол герман хэлийг 10 жилээс хойш үзсэн. Герман Монголын хамтсан 38 дахь сургуульд 1-р ангиас нь герман хэл заадаг. Тэгээд төгссөн төгсөл нь. Хэрвээ тэгээд сонирхолтой ерөөхдөө 10 жил сурахад 1000 цагийн герман хэл үзсэн гэж сертификат өгдөйн төгсгöd. Тэгээд тэр сертификатаа авчаад хэрвээ хүсэх юм бол герман хэлний шалгалт өгч болно. DSH бас DST тэгээд Deutsche Sprachdiplom гэдэг шалгалтууд өгч болно. Тэд нар мэдээж цаашдаа Германы их сургуулиудад суралцахад хэрэг болохоор диплом тийм сертификатууд байдаг. Тэднээсийг бол өгч болдог. Би тэрийг яг 10 жилээ төгсөхдөө мөгжижсэн болохоор надад бол нэг хэлний асуудал бол нэг байгаагүй. Тойр одоо удахгүй жилийн дараа уул уурхайн ашиглалтын технологийн инженер гэсэн мэргэжлэр төгсөөд дараагийн төлөвлөгөөнүүд чи юу вэ? Тэгээд яг энэ мэргэжлэр Германд сурч авахд тойроо Монголд сурснаас илүү базаж авсан, одоо илүү мэдлэг боловсрол эзэмсэн тал дээр. За бид нар энд ганцаа сурж байгаагаас тухайн орны соёлтой бас танилцж байна. Тэгэхээр энэ бас нэг давуу тал юм болов уу би харж байгаа. Миний дараагийн төлөвлөгөөр дараагийн сургууль төгсөж Монголда буцаж очив. Буцаад 2 жил ажиллана. За. 2 жил ажиллаад дахиад сурах төлөвлөгөөтэй байгаа. Америкт бизнес удирдлагын чиглэлээр. За. Тамирагийн хувьд Би ерөөхдөө төгсчөөд Монголд очиж ажиллана гэсэн тийм бодолтой байгаа. Ганц зорилго нь тэр байсан юм чи Монгол орн уул уурхайгаа дагаж гоё хөгжөөсэй, зөв хөгжөөсэй. Монгол хүмүүс нь уул уурхай гэдгийг зөвөр ойлгосоо тий. Манай Монголын уул уурхай манай эдийн засгийн хамгийн том сектор болсон байгаа тий. Тэгээд өнөөдрийн хувьд чинь уул уурхай талаараа эдийн засаг бол улс төрийн маш олон чухал
чухал шийдвэрүүдийн өмнө бидний зогссон байгаа. Яг энэ нарийн мэрэгчлэр нь дотор нь ороод сурж байгаа оюутнуудын хувьд хоёр Монголын уул уурхайн талаар ямар үзэл бодолтой байдаг вэ? Яг ямар улс уул уурхайгаа ашиглаад эдийн засаг нь илүү хөгжиж За. Тэгээд унцаад Канада барьцын туршлага гэж ярьж байсан. Гаднаас хөрөнгө оруулалт оруулж ирээд тэгээд ашгаа бусад салбар руугаа чиг тарааж өгч ирсэн. Тэгэд энэ туршлагыг үндэслэх юм бол манайх илүү эдийн засгийг хөгжүүлж чадах юм болов уу гэж би бодож байна. Монголчууд бол уул уурхай гэхлээр байгаль орчин сүтгээд байх болгодог тэгэл тийм ойлголттой байдаг шүү дээ. Тэгэхэд одоо бид нэр яг Германд уул уурхай явагдаж байгаа газар сууж ин тэ. Ингээд тойроод битүү ногоо зүлэг ургацсан аюу гоё гэдэг. Яг л энэ л нөхөн сэргэлт аюу сайтай. Би өөрөө аюу их Монголд хайртай аялж их явдаг, мөцөглөлтэй аялж явдаг. Тэгэхэд бол уурхайн хажуугаар явж байхад бол нөхөн сэргэлт бол байдгүй. Яг зэрэгт нөхөн сэргэлт бол сүүлд нь хийгддэггүй. Яг уурхай эхлээл нөхөн сэргэлтээ хийгээл эхэлдэг байхгүй юу. Уурхай явж байхад түрээ явж байхад хойно нөхөн сэргэлт нь ингээд дагаал ингээд явждаг. Тэр зүйлийг жишээ нь одоо санхүү энэтрээсээ болоод хүмүүс бол хийдгүй юм шиг үлээ зарим нь тэ мэдээж хинч явахгүй газар хинч шалахгүй газар тэгэл хэцүү. Тэгээ тиймэрхүү зүйлүүдийг мэдэж аваад тиймэрхүү зүйлүүдийг юунда тэр Монгол улстай жоохон уул уурхайн салбартаа жоохон нэмэрлээл гэж боддоо шүү дээ. За тэгээд ерөөхдөө уул уурхай гэдэг чинь мэрэгжлийн хүмүүс айгүй шаардагдсан тий. Далд уурхай, ил уурхай, ялангуяа далд уурхайд мэрэгжлийн хүмүүс шаардагдсан. Дэлбэрэлттэй эднэр болон айгүй чухал хэрэгтэй байдаг. Тэгээд тэрэнд нь Монгол талаас нэмэр оруулахаар тий мэрэгжлийн үгийг хүлээж авахаар тийм мэрэгжлийн хүн болохыг тэгээд зорж ингэж сурч байгаа юм да. За манай сургууль нийтдээ 5000 гаруй оюутантай. Тэнцэнээс ерөнхийдөө нэг 90% нь герман оюутан, 10% нь гадаад оюутан байдаг. Тав байдаг. Нийтдээ ерөнхийдөө Монгол оюутнаас нэг 45% Монгол оюутан байдаг. Тэтгэлэгтэй суралцдаг, хуваараа суралцдаг янз бүрийн оюутнууд байгаа. Энэ болохоор номын сан, энэ болохоор оюутан зоогийн газар. Тэгээд цаашаа болохоор кампус байгаа, оюутны байр. Танай номын сан чи яагаад ийм хүүхдийн цэцэрлэг шиг ийм ирээ өнгөтэй будгаар будцсан байна л да. Энэ өөрөө сонирхолтой. Оюутнууд маань өөрсдөө энэ номын сан маань биднэрт шинэ номын сан хэрэгтэй байна гэд өөрсдийнхөө үзэл бодлыг жилүүдэд илэрхийлэхийн тулд ингээд зурцсан. Тэгэд үүний үр дүнд дараа жилээс энд талбайд шинэ номын сан баригдаар болсон байна. Ерөнхийдөө номын сан багтаад тэгээд том номын сан хэрэгтэй болоод оюутнууд нь эсэргүүцлээ илэрхийлж байгаа юм байна шүү дээ. Яг тийм. Яг тэгж бодож байна. Манай Монгол улсын хувьд уул уурхайн салбар ерөн сүүлийн 10-20 жилд маш эрчимтэй хөгжиж байгаа. Энийгээ дагаад энэ чиглэлээр мэрэгчлэр суралцах залуучдын тоо бас огцом ихссэн тий. Тэгээд энэ залуучууд өөрсдөө одоо Германд сурахын өмнө хэрхэн яаж бэлтгэх хэрэгтэй вэ? Тэр залуучуудад юу гэж зөвлөх вэ? Яг инженерээр Германд уул уурхайгаа сурах гэж байгаа юм бол тэсвэр төвчөртэй байх хэрэгтэй юм байлаа. Одоо жишээ нь энэ ч мэдээж офисын ажил биш тий. Уурхай доор ороод 8 цаг тасралтгүй ажиллахын тий. Чинь бас хэцүү. Тэгээд дээрэс нь яг анхнаасаа 10 жилээсээ сонирхоод явж ивэл анхан шатны тэр хичээлүүдээр мат, физик, химдээ бол маш сайн байх хэрэгтэй. Тэр бол зүгээр энгийн уурхай доор явж хахад л хэрэгэлдэг томьёонууд байдаг те. Физикийн хуулиуд байдаг. Тэднийг бол маш сайн мэдэх хэрэгтэй. Тэднийг мэдчих юм бол үндсэн хичээлдээ ороод мэрэгжлийн хичээлдээ ороо явахд бол асуудал бол байхгүй. Германчууд өөрсдөө хэлдэг л дээ. Яг тэр мэрэгжлийн хичээлийн өмнөх хичээлүүдээ ингээд авчих юм бол мат, физик, хим янз бүрийн хичээлүүд байгаа. Тэднийгээ авчих юм бол айдгаа авдалтай хичээлээ гэдэг байхгүй. Тэргээд авчих юм ерөнхийдөө төгсчлөө гэж ярьдаг. Тэр нь ч үний юм шиг байлаа. Над ч гэсэн одоо ч гэсэн ерөнхийдөө мэрэгжлийн хичээлээ үзээд явсан. Ачаал бол бага болсон. Хичээл нь илүү сонирхолтой. Тэгээд илүү их цаг зав гарч байгаа байхгүй. Дадлага эднэр хийж явхад. Жишээ нь би одоо дадлага хийх гээд юунд энд манай сургуультай ойролцоо Лайпцигийн тэнцээ юу гэдэг нэг борн үүсний уурхай байдаг байхгүй маш том. Тэр уурхайгаас зөвшөөрөл аваад би 8 сарын дундаас 2 сар ажиллана тэнцээ. Дадлагын гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр ер нь бол яг уул уурхайгаас сурах гэдэг юм бол инженерийн талын тэр мэдлэг, физик, математикийн
мэдлэг бол сайн байх хэрэгтэй гэж би бол ойлгосон. Бид нар болохоор шалгалт бичнэ гэж ярьдаг байхгүй юу? Монголд болохоор шалгалт өгнөтэй. Тэрний юугаар ялгаатай юм гэхэлэр хуучин уламжлалтай шалгалт авдаг гэсэн шүү дээ 10 жил тахад. Яг тэрэн шиг их сургуульд манай их сургуульд уламжлалтай шалгалт авдаг. Бүх зүйлээ бичдэг байхгүй юу? Одоо жишээ нь мат дээр шалгалт авахлаа 6хан бодлого өгчөөд 3 цаг суучдаг. Анх би бодож байхдаа за мат дээр 6хан бодлого те 3 цагт орхно гэж бодсон. Цагтаа амжихгүй байгаа юм чинь бичээл бодоод сухлаар. Тэгэхээр тиймэрхүү зүйлүүдээс болоод хэрвээ тэндээ муу байгаад Германд сурна гэд ирэх юм бол нэг шалгалтын дээр 3 удаа унвал одоо жишээ нь математикийн шалгалтын дээр 3 удаа унах юм бол мат гэдэг хичээл орсон мэргэжлийг үзэж болдог байхгүй юу? Одоо шууд сургуулиас хасагдаад мат гэдэг хичээл орсон мэргэжлийг үзэж болохгүй. Тэгэхээр ер нь ерөөхдөө инженерийн мэргэжлийг үдэж болохгүй, сонирхож болохгүй, да өөр мэргэжлээр сурах тийм болчихж байгаа. Ер нь чиний хард 10 жилийн суур боловсрол маш чухал гэж хэлээд. Маш чухал. Тэр бол яг ирээл 1-р семестрээс мат физик орчиж байгаа. Яг хоо монголчууд бол маттай бол сайн байдаг. Хим физиктэй бол муу байд юм билээ. Ер нь нийтэд нь анзаараад тахад бид нар ч гэсэн бөөнөрөө суугаад хим физикийг хийгээл яриад тэгж явж ирсэн. Тэр чинь мэдээж 10 жилээс 6-7 дугаар ангиас физик эднэр ороод хим эднэр ороо авчдаг. Биднийг яг орж явахт бол юу н байгалийн шинжилгээ ухаан гэдэг хим физик эднэр бүгдийг нийлүүлсэн байсан. Тэн дээр бид нар жоохон салгарсан. Түүнээс бол тэдний өмнөх оюутнууд өмнө ирсэн оюутнууд бол тусад нь үздэг байсан. 10 жилд бол яалчгүй Монгол бол мат физик химийн тал дээр бол маш сайн заадаг. Оюутнууд нь сурагчид нь өөрсдөө л жоохон хайн хандаж явдаг болохоос түүнээс бол бүх зүйл ижлэгэн шүү дээ. Германд ирсэн ч нэгийн тоо бол нэгийн тоо те. Яг тийм шиг мат физик бол маш сайн заадаг. Энэ ард яг юу дуурайд байгаа юм бэ? Нэг хонх дуурайд юм. Энэ юу руугаа уурхааруугаа ороход юм дохио өгдөө. Мэдээж уурхаач манай уурхаа 700 м доош гүнзгий явдаг. Тэгээ лифтээр ерөнхийдөө доош явдаг. Тэгэхээр дээр нь оператор гэж байдаг машинаас тэрэндээ дохио өгж байгаа байхгүй юу. Жишээ нь 6 удаа зохиод тэгээд 3 удаа зохихлоор дээшээ лифт нь явдаг. 6 удаа зохиод 2 удаа зохихлоор доош лифт нь. Нэг өсөндөө уурхаачдын яриа гэсэн үг. Одоо жишээ нь доор байгаа хүн уцаар ингээ яриад байхгүй. Сүлжээ байхгүй. Тэгээд яг хоорондоо ингээд холбогддог л да. Гэхдээ байнга уцаар ингээд суурь уцаар ингээд холбогддог. Гэхдээ тэрийг байнга авч явахгүй. Тэгэхээр ингээд яриа байд юм байлаа. Доошоо орохлоор тэгж ярьдаг. Тэг ингээд 7 үетэй. Тэр 7 үе дээр очихын тулд жишээ нь 3 удаа зохиод пауз аваад 3 удаа зохиод тэгээд тэр үеийнхаа тоог хэлдэг. Дахиад тоогоор нь жишээ нь 6 дугаар үедээ очиход 6 удаа ингээд дараалж цогтдаг ч юм уу те. Тэгж уурхаачдын нэг онцгой тийм дохио яриа гэдэг юм билээ. Өндөр мэдлэгтэй, өрсөлдөх чадвартай Монголын төлөө нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Алтан дорнод Монгол компани. Одоо яг гайхаа цэхий гэдэг манай их сургуулийн харьяа уурхаа байгаа. Түүхэн 1170 оноос хойш ингэж ухаж эхэлсэн. 1500 оны сүүл үед яг хөнгөн цаг нь олболж эхэлсэн юм билээ. Нийтдээ доошогоо 700 м хүн ордог. Одоо ерөнхийдөө энийг үзэсгэлэн маягаар ингэ ашиглаж байгаа. Тоног төхөөрөмжүүдээ гаргаад дээр үед ашиглаж ирсэн тоног төхөөрөмжүүдээ гаргаад үзэсгэлэн тавиад дотны эрдэм шинжилгээний зорилтоор маш их зүйлүүд хийдэг. Жишээ нь геофизикийн судалгаа ч юм уу тийм зүйлүүд хийдэг. Жишээ нь яг энэ болохоор манай одоо цамхаг гэж ярьдаг. Энэ цамхагаас ингээд доошгоо 700 м лифтээр доошо буудаг байгаа. Оюутнууд энд маш их дадлага хийдэг. Хичээл ордог уу энэ? Энд хичээл орно. Энд жишээ нь бид нэр одоо жишээ нь өрөмтлөг дисциплиний хичээлээ сургууль дээр үзчихэд энд ирээд практик талаас нь бид нэр өөрсдөө яг туршилт хийж өрөмдөөд тислээд тиймэрхүү ажлуудаа хийж болдог. Тэгээ доор бол яг ингээл яг богоноор яваал. Ерөнхийдөө тэр ам нь болохоор метр 80 өндөртэй тийм ам байдаг. Тэр амаараа богоноор яваад тэр нэг манай энэ юу чи 2 юутай орцтой. Жишээ нь гайхаа цэхий гэж байгаа. Тэгээд 1 километрийн цаана юу гэж байгаа. Альта Элизабет гэдэг нэртэй бас тийм яг энэ шиг юм лифттэй газар байгаа. Тэрүүгээр доош 2 талаас нь ордог.
Ерөнхийдөө Фрайберг чинь өөрөө доогоороо ингээд шоргоолчны үе шиг ингээд шүлцсэн тийм газар байдаг байхгүй. Уурхаа дээр түшгэж баригдсан тийм хот. Энэ баяраа ямар өрөмдлөгийн тоног төхөөрөмж байна? За энэ тоног төхөөрөмж нь болохоор өөрөө далд уурхаад ашигладаг. Тэгээд далд уурхаа ингээд нэвтрэлт хийгээд явхад. Тэгэхээр яг өрмийн машин. Тэгэхээр өрмийн машин эхлээд өрөмдөөд тэгээд өрмийн машины хэрэгтэй гэх нь тислэгэнд хэрэглээ. Тэгээд эхлээд өрөмдөөд тэгээд дэсрэг бодисоо хийгээд дараа нь дэлбэлдэг тэр зорилгоор өрмийн машин болоод. Энэ бол яг өмнө ашигладаг байсан машин. Өмнө ашигладаг байсан. Тэгэхээр одоо ашиглахгүй байгаа. Одоо л үзэсгэлэн маяг ингээд энэ ганц манай сургууль ганц оюутнууд энд ажилтгүй жишээ нь өөр хотоос хүмүүс Фрайберг хотыг үзэх гээд ирэх юм бол гайхаа зэхэ гэдэг энэ уурхаа дээр ирж ингэж танилцах маршрутыг гаргаад ингэ явдаг. Тэгэхээр ганц оюутнуудаа зориулаагүй бас гадна дотны хүмүүстэй зориулж юм үзэсгэлэн гаргасан байт юм билээ. Та хоёрт ингээд манай нэвтрүүлгийн урилгыг хүлээж авч оролцоод өөрснийгөө сургууль болон сурж байгаа мэргэжлийн тухай сонирхолтой яриа өгсөнд маш их баярлалаа. Та хоёрын цаашдын хичээл ном, сурлага хөтөлбөр, дадлага ажилтнууд маш өндөр амжилт хийсэн. Та нар ч гэсэн бас. За баярлалаа. За баярлалаа. За эрт сайн орой. За. Би Монгол оюутны сурал нэвтрүүлгийн энэ дугаар Холбооны бүгд найрамдах Герман улсын Фрайберг хотын техникийн их сургуулийн уул уурхай академиас та бүхэндээ урилаа. Манай нэвтрүүлгийг хүлээн авч үзсэн та бүхэндээ баярлалаа. Баярлалаа.